LLRC гэмээр гэсэн одоо сайтыг ингээд тухан дээрээ бичиж видео гэдэг. Чи яаж яваад байгаа юм бэ гэж загинсан чинь уучлаарай би шинэ жил очиж байгаа юм гэж мөнгө өгсөн чинь арай зөвлөрөл те. За татрын дарамт тийм ойлгомжтой. Хүний нөөцийн асуудал нь ойлгомжтой. За тэгээд миний нэг маш дургуй юм нэ шүү дээ. Бие биендээ ажил өгөхдөө дандаа танил талаараа шийддэг. Тэднийх чинь нэг тэр чинь анханасаа баг тэдний компанид зориулж зарласан тендер сонгон шалгаруулалт байсан байл шүү дээ. Тийм юм сонсохоор тэгэл мяу би тэр нөгөө контенттай анх танилцчихсан түүхэн нөгөө кассетэн дээр өөрсдийнхөө хоолойг бичиж эхэлжсэн юм л да. Рекорд хийдэг кассетэн дээр маа зэрэг дарангуудаа хамт нөгөө дуулж муулж үзэлтэй дууныхаа бичсэн үе дуулж муулж үзэл өөрөө сонссон чинь тухайн үед тэгэл чихнээс what the би ингэ сонсогддог гэж үгээл миний үеийн хүмүүс чинь цөөхөн штэ анхнаас бүх хүмүүстэй сайн байна уу гэж мэдчихлээ. Тэгээд эхний нэг удаадаа сайн байна уу нөгөө цоо чинь эн чи хэм бэлээ хоёр дахь удаадаа штэ сайн байна уу гэхлээр толгойд охин гурав дахь удаадаа сайн байна уу за удаадаа ч юм уу 3 дахь 7 хоногоос эхлээд сайн байна уу гэхлээр өөдөөс за сайн уу минь ажил төрсөн сайн уу намайг танихгүй. Гэхдээ эн чи хэм бэлээ аль редакц аль студийн хүүхд үлээ гэдэг ингээд нэг санаасаа ингээд сургалаа шүү дээ. Сургалаад мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь эн чи юу гэдэг лээ? Эвлүүлэгч. Эн чи найруулагч ч юм уу эсвэл продюсер ч юм уу те. Дараа нь тэр хүнд биш тэр ахад тэр ихчэд хэрэгцээ нь гарсан байгаа байхгүй. Нэг найруулагч надад хэрэгтэй. Би энийг найруулах хэмжээнд нэг залуу хүүхд хэрэгтэй байна. Нөгөө надтай сайн байна уу мэдлээд гэдэг бацаан байгаа шүү дээ. Танд нэг хэрэгтэй мэддэг дуулгая. Хэрв танд гинт яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарвал яах вэ? Тэр үед танд Balanced Fintech аппликейшн яг хэрэг болно. Balanced Credit банк ус санхүүгийн байгууллага нь өөрийн аппликейшнаараа дамжуулан цахим зээлийн үйлчлэгийг үзүүлдэг бөгөөд та ердөө 5 минутанд 1 сая төгрөг хүртэлх зээлийг гар утсаараа авах боломжтой байгаа шүү. Үүгээр зогсохгүй автомашин худалдан авах зээл, автомашин барьцаалсан зээл, жижиг дунд бизнес эрхлэгчид зориулсан 500 сая төгрөг хүртэлх эргэлтийн хөрөнгийн зээлийг ч танд хамгийн урдан шугаагаар санал болгож байна. Тэгэхээр яаралтай санхүүгийн хэрэгцээ гарвал та санаа зовлтгүй Balanced Fintech аппликейшнаас цахим зээлээ аваарай. За сайн байцгаана ингээд Сансуй подкастын ээлж нэгэн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнөөдөр бас нэгэн өрмөц зочныг оролцуулж байна. Ингээд та бүхэн сошиалд нэлээд харсан байгаа л да. Geek producer гэдэг нэртэй. Тэгээ бас зарим төвчлөөр LLRC гэмээр гэсэн одоо сайтыг ингээд тухан дээрээ бичиж видео гэдэг. Geek-ийн тулгай гэсэн пэйжээс нэлээд ингээд юм хүмүүсийн одоо нийгэмд болж байгаа зүйлсүүдийг юм шоглож, ёгтолж өнгө аястайгаар видео хийдэг. Мөнх жаргал маань хүрэлцсэн байна. За сайн байна уу та? Гэлалаа хүрэлцэн ирлээ. Тэгээд манай подкастт орно гэдэг нэр төрөө хэрэг байлаа. За тэгээд манай зочин бол одоо та бүхэн бол нэг Geek producer гэдэг нэрээр нэлээд сошиал дээр Facebook дээр харсан байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь шууд ярианд орё. Ер нь яагаад ингэж энэ видео хийж эхлэх болсон бэ? Энэ одоо тий нийгмийн болж утгагүй байгаа зүйлийг одоо ёжлох гэх юм уу та тий. Би чи өөрөө үндэсний олон нийтийн телевизэд нэг 14 жил ажилласан. Тэгээд тухайн үедээ бас нөгөө ажиллаж байхдаа нийгмийн болж утгагүй байгаа зүйл төр өөрийнхөө нэвтрүүлгээр ч хамаагүй ингээд дуурж дуу хоолой хөрөхийг хүсдэг гэсэн байхгүй. Тэгээд тэр чинь мэдээж улсын байгууллага болохгүй шүү дээ. Улсын байгууллагаар олон нийтийн телевизээр бөглөөд юм шүмжил гараад тахлаар болохгүй байсан. Тэгээд телевизээсээ гараал за ер нь л ингээд нэг шүмжилт гар бие оролцох хэрэгтэй юм байна. Тэгээ ингээд бодлоо. Ямар ч бизнес байсан хамтлаг дуучид те одоо жижиг дунд бизнес эрхлэгч байсан гэсэн нийгмийн хариуцлага гэж заавал хийх хэрэгтэй те хамтлаг дуучид хүртэл ингээл нэг дуугаараа үжил бодлоо илэрхийлсэн зөндөө дуунууд те I stop гээл чинь 76 одоо rapper G гэдэг чинь сонгуул мангуул гээл те нийгмийн хариуцлагын өрөөнд бид нар бас нөгөө уран бүтээл хийж явахдаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж явахдаа заавал нийгмийн хариуцлага бодоод болохгүй болоод шүмжилтэд хандах зүйлэнд бол дуурж явах хэрэгтэй мэл гэж боддгийн. Тэгээ яг би энийг их болж өгдөггүй байгаа зүйл дээр дуурах тийм маш их хүсэл сонирхлоон барьж үлдэйлэн ийм балай контентууд хийдэг байна. Тэгээд одоо ер нь би зүгээр сонирхолтой санагдаад байна л да. Ер нь нийт одоо хийсэн контент ч юм хамгийн их нь хэдэн сая үзэлттэй байна. Нийт сарын engagement нь яаж яваад байна те. Жохон арын тоонуудыг хэлвэл. Тэгээд яг өөрөө би бол нэг хувийн одоо тэг агентлаг ажиллуулж байгаа. Тэгээд ажлынхаа хажуугаар бас иймэрхүү юм хийнэ. Тэгэл байж хатал бас найз нөхөд бас холбогдох юм. Хөшөө ингээ манай бүтээгдэхүүн иймэрхүү бүтээгдэхүүн байдаг. Энийг чи нэг санаа оноо хийгээд хүмүүст бас нэг гайхуулаад өгөөч гээл. Тэгэл чадах хатгаараа явж исэн. Нэг юу их сайн явсан юм аа.
Монгол Алтан барагшуун гэдэг найз маань хийдэг нэг барагшууны нэг видео машин дээр хоёр машин бие биенийг хаа зогсож байгаад хэрэлддэг. Тэгээд нэлийн хандлт үзэлт авцсан. Тэгсэн чи Вьетнамууд их үзсэн юм байна. Хөө за ямар сони тий? Тийм бараг нэг 20 сая маяг үзлээ. Тийм үү? 20 сая үзэлт харин би бүр өөрөө гайхаад яаж Facebook дээр оруулсан тий? Тий, Facebook дээр оруулсан. Тэдний пэйж дээр баг. Тэгээ 20 сая үзэлт яаж ингэ ороод ирв гэдгсэн чи харин Вьетнамд ч юм битүү. Тэгээ хөхтэй. За Вьетнамд өвөл амардаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг Вьетнам хүчирснээл тэгж чинь би Вьетнам хүнчтэй англиар тэгээ би таныг харж ирсэн. Юун дээр харж ирсэн гэдэг чинь Facebook дээр гэдгсэн чи ямар гэдгсэн чи нэг жолоочтой машинтаа жолоочтой та шахалцаа хэрэлдээд байсан гэж. Тэгээд чинь сабтайтл байгаа юм уу? Үгүй сабтайтл байхгүй. Монголоор ерөөсө хэрэлдээл нэг гадны хятадын чөлөө нэг видео байдсан штэ. Ингээл чи яаж яваад байгаа юм бэ гэл загинсан чинь уучлаарай би шинэ жолооч байгаа юм гэл мөнгө өгсөн чинь арай зөөлрөл те. Тэгэл арай их мөнгө өгсөн чинь улам зөөлрөл гэдэг нэг тийм видео байдаг шүү. Яг тэрийг дуурайгаад ийцсэн байхгүй. Тэгэл зөөлрүүлж гал хамгийн сүүлд нь нөгөө бүтээгдэхүүнээ өгсөн чинь нөгөө хүн чинь бүр ингээл цонх монхон авчиж марчаал те. Ингээд машин чинь угаа зөлөх нь хоолгүй тийм болдог байхгүй. Тэгээд бичсэн чинь Вьетнам ч айгу сони юм байна. Ингээд Вьетнамын нэг ганц хоёр олон дагагчтай хүмүүс ингээд тэрийг нь хараад ингээд ширлжгээр Вьетнам даяараа ингээд бүүн болчтой юм. Бүүн болоод ингээд хандлт үзэлт нь бүр амар. Одоо Монголын хамгийн их үзэлттэй видео гэдгсэн чинь нөгөө батгах шахаж байгаа видео юу? Чиний хувьд тийм үү? 60 сая үзэлттэй. Тийм үү? Тийм. Ямар пэйж вэ? Монголын нэг гол сайхны нэг салооны сонсч ирсэн юм байна. батгах шахаж байгаа видео байхгүй. Бүр гайхсан. Oh my god. Дахин ширлэгдээд гадаад дотоод үтгэр чинь ямар ч юм яахгүй. Олон улсын хэлээр ингээ батгах шахаад байгаа шүү дээ. Ямар ч хүн үзэн тий. Тэгээ үзээд тэр 40 минутын ингээ бичдэг байгаа байхгүй. Лайв явуулсан бичлэг. Пүү. Тэгсэн чинь ингээд би хүртэл ингээд бүр хоол мал идэж явах тий баг 0-д сууж явах та эсвэл ингээд нэг юм хум хараад зургт үзэж явах та хажуугаар ингээд нөгөөх нь үзээд одоо баг тэр батхын тэргээд баг наа тэгж нэг тийм сонин хандлт байгаад идэм билээ шүү дээ. Хэрвээ тэр бичлэг оруулсан Facebook ч бас монетайз бодогдсон шүү. Тэрийг асаасан бас лаах нэ. Лаах нь тий бүр бужигнуулах байсан байна. Тэр бичлэг харин тэгцээ сонин нилийн хөрх явцсан байсан. 20 сая үзэлт бас өндөр үзэлт авчи. За тэгээд өнөөдөр манай Сансуй подкастын зочноор орж байгаа мөнх жаргал маань бол би мэдээж ирэх ингээд гоё контент хийж байгаа хүмүүс сонирхолтой. Тэрнээс гадна би юу асууч нэгээр хувийн агентлаг ажиллуулж байгаа зар сурчлагаа видео бичлэг гэдэг. Энэ агентлагийн талаар одоо бизнесийн талаар нүг дээр одоо санаа суух гэж одоо бас зочноо өрсөн байгаамаа. Ер нь ингээд Монголд бол одоо ингээд жижиг дунд бизнес ч юм уу те хуваарь хийж байгаа хүмүүс юу н хэр бэрхшээлтэй байдیں۔ Тадрын ямар дарамт байдیں۔ За яг энэ салбарт ажиллахад ямар хүндрэлтэй байдیں۔ Энэ талаар бас дэлгэрүүлж ярих гэж бодлоо. Ер нь агентлаг нэгэд хэр утсан бэ? Яг ямар үйлчлэг хийж дээ? За манай агентлаг чинь 2019 онд албан ёсоор байгуулагдчихсан. За тэрнээс өмнө бол 2008 оноос хойш эхлээд одоо албан бусаар те хуваарай гэдэг юм аашаа реклам телевизийн нэвтрүүлэг клип за тиймэрхүү уран бүтээлүүд танилцуулгад кино ч юм тийм арилжааны чиглэлийн видеонуудыг хийдэг байсан. Тэгээ 19 онд яг албан ёсоор компанийнхаа тамга тэмдгийг аваад за ингээл би чинь захирал болоод ингээл би чи одоо жоохон ланд 200 300 унлаа тий ингээл дуплексс хэдэн мянган том байртай боллоо гэж бодоод хүн тэгээд компани тамга тэмдэг гэрчлэгийг аваад захирал болсон мэдрэмж аваад эхлээл тэгэл одоо ста божигнуулна гэж хэлсэн. Ясэмдрээ одоо жижиг энэ улсад те жижиг дунд бизнес эрхлэнэ гэдэг чинь одоо хүний өмнөөс амьдрч өөрийнхөө амьдралыг одоо юу нэг хэцүү байдлаар оруулах гэсэн тийм онолтой юм шиг байна. Тэгээд ихэнх ер нь хараад хад жижиг дунд бизнесээ эрхэлж байгаа удирдах төвчний хүмүүс захирлууд яг иймэрхүү асуудалтай тулгарч байгаа бах гэж бодож байна. За тэгээ манай за энэ гомдлогч яах вэ? Манай агентлаг бол үйл ажиллагаа явуулаад нэг 6 орчим жил болж байна. Лайв стрим хийн, за байгууллагын танилцуулга нэвтрүүлэг, баримтат кино, уран сайхны клип энэ төр хийдэг. Ийм газар. За энэс гадна би өөрөө хувийнхаа одоо мэрэгжил маркетингийн удирдлага мэрэгчлэр төгссөн учраас одоо бараа бүтээгдэхүүний брендинг, маркетинг, за хоногшуулалт, одоо PR гэдэг ийм үйлчилгээнүүдийг одоо хийж байгаа. Үйл ажиллагааны чиглэл бол юм байна. За ингээд
байгуулагдсан байна. Хэдүүлээ хизээ болгоч нь мэдлээ. Тэгэнгүүтээ манайд одоо нэг жоохон хэцүү асуудал, хүний нөөцийн асуудал гэдэг шүү дээ. Ингээл хаанаас хүмүүсээ олохын, тэр хүнийг удаан тогтоом байрах энэ төр гэл те. Ер нь агентлагийн ялангуяа энэ видео production студийн ажил дээр нэг хүнийг тогтмол байлгах жоохон хэцүү юм шиг санагдаад тийм. Энэ тал дээр ер нь яаж ажиллаж байна? Хүмүүсээ бага яаж бүрдүүлсэн, доктортой байж чадж байна уу те? Яг хөө тэгээд ямар нэгэн бизнес хийхэд бол Монгол танил талаараа буюу хамгийн ойр дотны найз нөхөд болоод хамаатнууд ч гэдэг юм уу иймэрхүү хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлээд урт удаан хугацаанд оршин тогтноод байх шиг байна компаниуд харахад. Нэг компанид ингээл яваад очиход чинь битүү ингээл ах дүүсүүд те үеэлүүд байх жишээ нь иймэрхүү дүр зураг их харагдаж байна л та. Хүний нөөц нь өөрөө тогтохгүй байгаад л одоо тийм байх шиг байна. За тэгээд болонгот нь ах дүүс авчиж шүү. Ах дүүсээ хамгийн ихтэй хүмүүсээ ингээл авчраад нөгөө хүмүүсээ загнаалтчих хамаагүй ингээл байлгаад байгаа байхгүй. А хүний хүн бол тэгэл ажиллаж байгаа л тэгэл ямар ч яаж загнасан, яаж ч ингээ уучрлаж гуйсан гэсэн ингээд явна гэсэн бол нөгөө сэтгэл иргсэн бол явна гэдэг шиг тийм байдیں۔ Манай хамт олон чинь бас цомхон хөөрхөн цөөхөлээ. Тэгээ яг нөгөө олон жил нөхөрсөн найз нөхдүүд бид нар ингээд нийлээд явж байгаа болохоор бас харьцангуй гайгүй. За сүүлийн үед болоод байгаа нөгөө зинжигийнхэн одоо ажилд тогтохгүй байна. Ерөөсөө ажил хийх хүн олдохгүй байна. Ажиллах хүч хомс байна гэдэг бол үнэн. Тийм манай дээр бас нөгөө хүний нөөцийн хэрэгцээ нь оронтоо нь ингээ байгаад байгаа боловч тэн дээр бас нэг хүмүүс тогтдоггүй гэт нэг гинт алга болчдөг тиймэрхүү тохиолдол бас нэлээд байдаг. Тэгээд энийг ингээ бодохоор бид нэр юу юм шиг байгаа. Тэр зинжигийнхнийг яаж ажилуулах вэ гэдэг бидний бизнес яаж хийх вэ гэдгээс илүү зинжигийнхийг яаж ажилуулах вэ гэдэг юм бодлого хийх хэрэгтэй болчиход байгаа юм шиг. Тий. Тэгээд яг нь миний одоо жишээ нь өөрийн туршлага гэх юм бол тухайн ажиллах хүчээ тий ажиллах одоо энэ хүмүүн капиталаа илүү бүр анхаарах, кэрлэх, амьдралын илүү орж мэдэх, тэгээ ихвчлэн илүү сайн аргадах байдлаар. Тэгвэл арга тийм ээ шүү тий. Тэгж л ингээл нэг удаан хугацаанд ажилуулаад байж байгаа. Тэгээс одоо манайх жижиг дунд бизнес эрхлэгч байгууллага учиргүй тийм том групп байгууллагууд шиг том машин байр тий. Иймэрхүү том зүйлүүд бас амлаж чадахгүй. Салингийн тодорхой хэмжээний бонус энэ төр ярьж явж байгаа болохоор хүмүүсээ одоо тэгж л тогтоогоосоор аргаалга. Тэгээд нэг ширүүн үг хэлвэл тэгээ маргааш нь байхгүй шүү дээ. Тэгэл залгахаар нөгөө би гараад өөр ажилд орчих таа гэдэг тийм тохиолдол болох магадлал маш өндөртэй учраас ерөөсө аргажил одоо учир хэвийг олж л ажилуулах хэрэгтэй. За тэгээд бас миний бодлоор одоо зинжигийнхэн тогтохгүй байна. Эдгээр ажил хийхгүй байна гэдэг. Цаг үе ингээд бүх юм цаг үеэ дагаад өөрчлөгдөж идэг тийм үү. Тийм учраас бид нэр энэ хүмүүсийг яаж урт удаан байлгах уу гэдэг дээр л одоо толгоогоо маш сайн ажилуулж анхаарч явах хэрэгтэй юм байна. Нэгсэндээ тэр хүнээс биш би өөрөөсөө дутагдлаа ингээ хайгаад байгаа. Би хүн болохгүй байна. Би яагаад энэ хүнийг олж байгаа. Би яагаад энэ хүнийг алдчих. Өөрөөсөө эсвэл байгууллагаасаа тийм ингээд юун дээр алдчих гэдгийг тэр хүнээс биш өөртөөсөө л эрэлхийлдэг л болчоо тань л та. За. Ер нь бол таны яринс бол би бол одоо аргах юм гэж ойлголоо. Гэхдээ ажиллах талаас ингээд тасралтгүй байнгын аргацаар хагаад одоо бас нэг юм эцэстээ нэг хүрэх юм гаргал байх та. Түстэй ч бас нэг байнгын бүслэлүүд нөгөө тэр хүмүүс маань бас дээр толгой дээр гарах гэдэг юм. Тим тохиолдол байдгүй яадаг бол. Өө яг бүр ингээл тийм тохиолдлууд байна. Та яаж шийдэж вэ? Одоо тэгэл шийдэж чадахгүй гэн тэгэл өөрөө хохирол үлдэхээс өөр авахгүй. Учиргүй бас нөгөө бид нар анх ажилд орохдоо ажлын ярилцлага хийхдээ тухайн ажилтнтай шалгаруулалт хийхдээ бас ярилцаж мэдэн шүү дээ. За энэ бас үндсэн суур хүмүүжил нь бол юм байна. Хэд даврах хит юм тэнэг үйлдэл хийх юм ухамсартай хүн бол биш юм байна гэдгийг бас эхлээд нэг цензурдээд нэг авчиж байгаа шүү дээ. Хандлагыг харж шүү дээ. Тэгээ бас асуудлууд байна. Хүн ямар хүнийг нэг 10 минут, 20 минут, 30 минут, нэг сар ярилцаад үзээд танихгүй шүү дээ. 100% яаж таних чадахгүй шүү дээ.
нөгөө ханилсан насаараа ханилсан ханаа хүртэл одоо хүртэл таниагүй явж гэдэг чинь л бас үнэлтэй. Зөв. За тиймэрхүү. За бизнес талаар хоёулаа бас эргүүлж ярина, бас гоё сэдвүүд байна. Тэрний өмнө дахиад бас нэг хийж байгаа контент руу бас нэг жоохон орч гэж одоо тулгаан хийж хүнтэй хамтарч хийж байгаа. Тэгээд энэ таны одоо яг хамтарч контентын партнер гэж явах уу те? Тулгаатай юу наах яаж танилцсан? Та хоёр юу яаж энэ санаагаа гаргаж энэ зарим энэ контентыг хийж ин те? Яг шууд нөгөө нэг тухайн шоглож байгаа сэдвийн нэрийг дурдахгүйгээр ингэ тойргоор хөөхөн зүүрлээд оруулчихсан шүү дээ. Ийм хэлбэр ч юм уу те? Энэ гоё уран бүтээлч яаж өрнөж энэ тэрийг сонсомоор байна. За манай хамтрагч тулгаагийн хувьд гэх юм бол одоо нөгөө цахилгааны инженер мэргэжилтэй хүн байгаа. Тийм тэгээд барилга дээр ажилладаг. Өөрөө бас хуваараа нөгөө гар утсаар бичлэг янз бүрийн санаа бол бичлэг хийгээд ингээд нэг өөр өнцгөөс өөр агуулгыг ингээд хүргэх гэж үзье гэсэн юм зорилготой залуу байсан. Тэгээ бид хоёр чинь Facebook найз болол тэгээ шууд чатлал хоёлаа уулзч нэг хамт контент хийдэг болох уу гээл би эндээ санал тавил тгийгээл шууд сошиалд танилцсан юм байна. Сошиалаар танилцаал тэгэл манай ажил дээр ирээл ажлынхаа хажуугаар цаа чи нөгөө контентэд анхаарлаа хандуулдаг болсон. Тэгэл өдөржингөө ажиллаа орой ажиллаа тарахаар хурж ирээл уулзч контентоо ярилцдаг. Тэгэхээр нь би одоо тулгаад хэлэхгүй юм. За ажилласаа гараа. Одоо бүтэн цагаар ийм контент үйлдвэрлэдэг юм болёо гэдгсэн. Тэгээд яг нөгөө би бас хариуцлага үрж байгаа хүний хувьд те ажиллаар таслахгүй байя. За тэгээд контентоо хоёулаа бүтэн анхаарад цалин болоод амьдралыг чинь ингээд анхаарлаа хандуулад явъя гэд ингээд хэлсэн. Тэгээ одоо тулгаан маань одоо ажилласаа гараад хурж ирээд одоо контент медиа салбар руу одоо эргэлт бүтэлгүйгээр орсон. Тэгээд бид хоёр тун утгагүй YouTube сувгаа бас нээх гэж байгаа. YouTube сувг руу ороод илүү цензуртэй, илүү чанартай уран бүтээл хийгээд бүтээлч уран бүтээл видеонуудыг та бүхэндээ хүргэнэ гэж одоо хэлье. Хэлье гэж амлаж байна гэх юм бол гэж хэлье гэж амлаж байна гэдэг шиг. За их баярлалаа. Одоо YouTube руу орно гэдэг чинь чанга байхгүй. Тэгээд энэ салбар руу ороод гоё YouTuber болох нэ. Энэ нэрээ бас хэрэгтэй шүү. Тэгээд сайн YouTuber болчвол нэрээ нийлэмдээ бас нөлөөлөх үзэх тэ гоё юм сурамжтай видеонууд хийвэл гоё хаа гэж чинь. Гэхдээ нөгөө сошиал дээр Facebook дээр ч гэсэн хангалттай сайн явж байгаа. Хүмүүс бол нэлээх одоо мэддэг болсон баг гэж би бодоод байна. Үзэж явдаг. Тэнгүүтээ контентынхаа дундуур ингээд эр гисэн юм яваад байдсан ш. Энэ ямар учиртай юм бол юу юм бол сайт юм бол юу юм бол та дэлгэрүүлж хэлээч. Тийм шүү дээ. Нөгөө мэдээллийн хамгийн хүчтэй үеийн нэг юм цаг үе уналт босолтын юу давлгаа байдаг шүү дээ. За телевиз хүчтэй байлаа. Телевизэн дараа юу гэсэн мэдээж сошиал буюу одоо Facebook, YouTube хүчтэй байна. Мэдээлэл юугаар хамгийн хурдан шуурхаа явж ийн гэхэд Facebook-оор явж ирсэн тийм. Энийг далимдуулаад маш олон мэдээллийн сайтууд нэгдсэн шүү дээ. Одоо заригцэг юм гээл, өргөцэг юм гээл ер нь маш олон сайтууд нэгдсэн. Тэгээ би тухайн үед ингээл харж байгаа л за ингээ учиргүй бид нар ямар бүтэн цагаар ажиллах вэ штэ. Учиргүй ингээ сенсац болгон дээр очиод явж чадах вэ штэ. Өөрсдийнхөө боломж болцоогоор болж бүтэхгүй байгаа ч юм уу тийм хөгжилтэй гэж харагдаж байгаа зүйлийг одоо өөрснийхөө ямар нэгэн сайт нээгээд ингээд нэвтрүүлж байя, мэдээлж байя гэж бодсон. Тэгээ бодож байгаа мэдээж хошигн юм л хийх гэж байгаа юм чинь. За тэгээд шүүмжлэл рүү орох гэж байгаа юм чинь. Энэ 3 хэсэгтэй энэ сайтыг зүгээр амаараа зохиогоол ингээл өөрийнхөө контент дээр ээлэл арцаг юм мэдээлж байна шууд дамжууллаа гэл ингэж эхэлсэн. Тэгэл одоо хүмүүс чинь гадуур явахаар нөгөө ээлэларын хин явж штэ. Зарим бүр явж ийн биш. Шууд тэгдэж штэ. Тэнгүүт таач бас нэг юм стейж нэм бас өгчөөд байгаа штэ. Ямар дарга гэдэг вүлээ. Тий, дагцгүй дарга. Тий. Нөгөө бүх цаг үед дарга нарын зөндөө янз бүрийн шийдвэр өгдөө шүү дээ. Болохгүй шийдвэр. За тэгээд тухайн даргаыг шууд шүүмжилж болохгүй тий. Шууд тэр хүний нэрээр бид нэр жоок хийж ингэж болохгүй. Бан community гэдэг нэг ёс зүй байдаг шүү дээ. Тэгэхээр бүх альч даргын болохгүй байгаа өнцгийг л дагцгүй гэдэг юм нэрэн дээр дагцгүй дарга гэдэг өөр үсгээ тий. Зохиомл нэр дүр үүсгэл тэгэл тэн дээр явуулж идэгин ямар нэгэн шийдвэрийн нөлөөлөл нь ямар байх вэ? Энэ шийдвэрийн ач холбогдол нь ямар байх вэ гэдэг нэг хошин байдлаар харагдуулъя.
гэж бодоол юм. Дагцгүй гэдэг дүр бүтээсэн юм аа. Таасаа хэллээ шүү дээ тий. Альваа бас нэг моралтай байх хэрэгтэй. Хүнийг шууд нэр дүрдэхгүй тий төлөөллүүлээ гэж шүү дээ тий. Ингээд энэ саяын дарганч дагцууг дарганч шиг ч юм уу тий. Тэгэхээр бус зүйлсийг контент оруулахдаа та ингэж яадаг багаараа одоо хамтрагч тулгаатайгаа ярилцаж юм юм шууд дүрдэхгүй дандаа ингэж төлөөлүүлдэг шүү дээ тий. Тэр нь ер нь ёс зүйн үүднээс ч юм уу хүмүүст бус уриалгах тий. Ер нь хүнийг шууд ингэж муу муугаар хэлэхгүйгээр ингэж төлөөлж явах нь зөв. Энэ талаар та усыг дэлгэрүүлж яриултаа. Яг яавал одоо контент дээр магадгүй өөр хүмүүс ингээл шууд харааж өргөл нэрийн бичил тавьдсан шүү дээ машинд. Тэгэхгүйгээр яаж гоё эвтэхнэр хүмүүст ойлгуулах юм бэ гэдэг нь тий. Яг энэ төлөөлөх юм. Тий. Одоо нөгөө манай хууль бол тийм л байна л да. Гадны хууль ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Сарказм хийдэг, яжлал хийдэг ийм яжилдаг хүмүүс нь бид нар шууд тухайн хүн рүү хандах, шууд тухайн хүнийг хэлдвэр гутаан доромжлох, хараалын үгээр хандах гэдэг нь манай эрүүгийн хуулийн дээр гомдол гаргах. За тэгээд эрүүгийн хэрэг үүсгэх юм боломжтой зүйл байхгүй юу. Тэгэхээр манай контент бүтээгч нар, шүүмжлэгчид одоо бүгд шууд тухайн хүний нэрийг, тухайн хүний хийсэн үйлдэлүүд шууд дайректли хэлэхгүй. Одоо жишээ нь хингээл те. Моя гэлтэй. Тий. Шууд ингээд ерөөсөө бүр ил дуртахгүй гэж шүү дээ. Ил дуртахгүйгээр ерөөс. За ингээд хэлчихээд ингээд аавна. Дараа нь тухайн хүн гомдол гаргахад за тэр авахта тэр яагаад тэр авахта тэрийг ингэсэн бэ гэнгүүт би тэр хүний хэлээгүй шүү дээ. Би зүгээр хэнийг ч хэлээгүй. Би зүгээр төдөөлөөл ингээл ийм шал өөр байхгүй хийсэр хүнийг хэлсэн гэж өөрийгөө ингээд хамгаалж байна. Янз бүрийн тийм шууд хэлэхээр ер нь хуулийн хариуцлага руу орчод байгаа. Манай хууль нь тийм байт юм уу яа. Тэгэхээр бид нар хин нэгний дараагийн шийдвэр ямар нэгэн хэлж явсан хүнийг хүнд уурлуулж хүнд юм хэлэхдээ хараалын үг шууд хэлж болохгүй. Шууд чичлэн доромжилж болохгүй. Овог нэр усыг хэлж болохгүй. Тийм л байдیں۔ Энэ бас нэг тип л бах та тий. Одоо бас мэдмээр юм байна. Хүмүүс нь шууд бухимдлаа сэтгэл хөдлөлөөр шууд ингээл термин дэргээл шууд хэлээд штэ. Тэрний оронд хамгийн гоё юм бол одоо хүмүүс хараад шууд ойлгоод тэр биш гэж дотроо бодоод өнгөрчгөр тий. Нэг хэлбэржүүлж нэг ойлголт өгнө шээ тий. Тэрийг л одоо хамгийн сайн бүтээлч сэтгэхүүл гэж үзэх гээд байна л да тий. Та бол тэрийг бас гоё гаргадаг шүү тий. Нэг юм эд зүйлсээр тий бариад тэр санаадыг манай тулгай хвчлэн гаргаж байна уу? Хоёр талаасаа нийлээл гаргаж байна. Тий, хоёр талаасаа нийлээл тэгэл баяжуулал гаргаж байна. Манай тулгай чинь бас өөрөө их бүтээлч бас чөлөөтэй сэтгэдэг шүү дээ. Яг үнтэй адилхан агентлагийнхаа нөгөө бас ингээд хийж байгаа уран бүтээл захиалгын ажлуудыг бас яг санааг ингээл энэ төр шингэж оруулж байна уу? Голцоохон ийм ажил орохгүй зүгээр шууд ингээд юу гэдэг баримтад үйл ажиллагааны лайв стрим гэж таасан тиймэрхүү ажил их орж иж байна. Яг танаа зах зээл дээр аль ажил нь дамгаалж байна одоо гэх мэтлээ. Яг хөө тэгээд нөгөө хамтрагч байгууллагууд маань бас манайхтай он удаан жил ажиллаж байгаа ямар чадамжтай, ямар потенциалтай, ямар хүний нөөцтэй юу хийж чадахгүйг нь мэдж байгаа учраас бас хамтардаг байгууллагууд маань ажиллаар бол бас гайгүй таслахгүй. Тэгээд л тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй байл байгаа. За тэгээд сүүлийн үед нөгөө зарим видеон дээр хамтлалт манд арай жоохон гайгүй орж ирэхээр байгууллагуудаас их санал орж ирнэ тий. Манай бүтээгдэхүүнийг би маргааш нөгөө алдартай хотын дарагч тийм уус төрчдөө ингэ шүүмжилчихээр зарим нь боллоо та юм хийсэн байна. Заримдаа орлого тийм орлого ч байх та тийм нэмэлт боломжуудаа бас хаалгадаг шүү дээ. Ер нь тийм тохиолдол зөндөө байгаа. Би өөрөө бас нөгөө хурим найр, хөтлөн зохион байгуулалтын шинжил хөтлөн зохион байгуулалтын тий entertainment үйлчилгээ тэр хийдэг байхгүй тайз мэдэн дээр их гарах дуртай. За тэгээд үндсэн телевизтэй байхдаа хүртэл одоо цэнгээд төвлөрүүлгүүдийг хөтлөжсэн юм туршлагатай. За тэгэл хэд хэдэн нэг 3-4 удаа 4 жил тасралтгүй шинжилгээ хөтлүүлсэн зохион байгуулсан иймэрхүү байгууллагууд маань ингээл байж хатал. За би нэг юм хийчлээ. Ийм бас тэр жишийн одоо хэлсэн үйлдлийн ягтлаад хийчингүүт нь хамтарч ажиллах гэрээгээ зогсооч. Яасан гэхэлэр бараг л нөгөө манай дарга энэ намын хамаартай хүн байжээ. Тийм учраас одоо таныг болохгүй гинэ. Та нэгсэндээ сөрөг тал нь болчлоо ч гэдэг юм уу тийм. Тэгээд ийм
Монголд энэ балаа нэг намын улс төрийн фракцасаа болоод би нэхээ одоо хамтарч ажиллаж исэн гэрээгээ зогсоодог тийм нэг балаан үзэгдэл бас их болж байна. Бас хэцүү юм тий. Зүгээр ингээд үжил бодлоо илэрхийлснээр дараа нь тэгээд ингээд бизнесийн гэрээгээ зогсооно гэж бодохоор жоо харамсалтай юм. Харамсалтай. Тэгэхээр одоо юу гэнтэй дотроо бодоод өнгөрөх сошиал дээр гоё контент хийгээд гаргая гэхээр нөгөө газар нь дургуулгадаг. Энийг одоо тэгээд өөрчлөх боломжгүй юм да манай нэг одоо Өөрчлөх боломжгүй шүү дээ. Хэвээр юм болоо цаашд юу н яаж ховсон өөрчлөгдөж бид нэг чөлөөтэй хүснээ хилээ тэгээд бизнес нь ч гэсэн айтайхан явдаг болох юм бол энд одоо Монгол одоо энэ дорны соёл нөлөөлөлт юм уу яах вэ юм бол тэгэхээр одоо тэгэл хит их улс төрийн амбиц хөөгөл хит их тэгэл нэг намын хамаарлууд бүлгэмүүд ингээ үүсээд жалгад доомны юм ялгуурал гарч харал ийм болчиход байна л та гэж харамсдаг шүү дээ. Тэгээ бас миний бодолтой тань бас санал гэж бод. Гол нь бизнесүүдийн арын эзэдүүд нь улс төрд их байна гэсэн үг бас гэж бодохоор. Тийм нэг 2 3 байгууллага тэгж цуцлсан шүү дээ. Тэгэхээр шалтгаан нь яач вэ гэхээр харин манай дарга хэрэггүй гинэ. Манай дарга цуцлал гинэ. Гэхэр чин баг ер нь ойлгомжтой болол эхэлж байгаа шүү дээ. За тэгэнгүүт нь хоёул нөгөө талаас нь авч үзье. Яг ингээд ард нь тийм том ар байхгүй зүгээр энгийн та бидний шиг өөрсдөө бизнесийг аваа явж байгаа хүмүүст өдөр тутамдаа бизнес дээр нь хамгийн их тулгарч байгаа бэрхшээлүүд юу вэ? Одоо чинь нэгт бол би ингээд данс хаахыг гэж харж байна л да. Энэ бол одоо баг тэг чаалгаж үзээгүй компани ховор байх. Жижиг дунд бизнес дотор тийм. Тэгэд энэ зүйлээс гадна өөр яг ямар бэрхшээлийг бодтер тулгарч байна. Одоо шинэ компани одоо ажиллаж байгаа эзэнүүд бол бүгд мэдж байгаа. Бас мэдэхгүй хүмүүс зориулж хэлэхэд ийм байдаг шүү дээ гэ та нэг бас нэг дүрдэл тийм. Юу шүү дээ. За татрын дарамт тийм үү? Ойлгомжтой. Хүний нөөцийн асуудал нь ойлгомжтой. За тэгээд миний нэг маш дургүй юм нэ шүү дээ. Бие биендээ ажил өгөхдөө дандаа танил талаараа шийддэг. Энэ нэгдүгээрт. За тэгээд хоёрдугаарт нь энэ ямар нэгэн үйл ажиллагааны сонгон шалгаруулалт одоо ийм ажил байна гүйцэтгэгч компани хайж ин гэдэг ингээд манайх маш их тийм видео ажлын баримт кино гүйцэтгэх медиа болоод маркетингийн жилийн ажил байна энэ дээр сонгон шалгуулалтанд оролцсон уу гэхээр нэг бол цаанаа ингээд эзэн тодорчсон нэг бол ингээд танил талаараа шийдчихсэн нэг бол ингээд тухайн юуныхаа ажлын нийт одоо пакэж байгаа шүү дээ. Энэ одоо жилийн төлбөрний дээ гэхэд энэний нэг хувь дээр нь тохирчихсан бүр. Катави гэдэг. Тий. Тэгэхээр маш харамсалтай. Ямар ч тийм танил талгүй бол би ажил олчтой. Шударгаар ингээд ямар ч том компани вэ, гадны компани ч вэ, Монголын компани ч вэ, лаг компани байхад шударгаар ороод ялах магадлал, төрүүлэх магадлал, тэр ажлыг авах магадлал тэг 15%. Яа чанга тий. Яг одоо хоёлаа чинь нэг медиа салбарын хүмүүс. За чи яг нэг Монголын контентын иймэрхүү юмтай нэг хамааралгүйгээр өөрөө YouTube ч гэх юм уу тийм соён гэгээр л юм мундаг чиглэлээр явж байгаа учраас янз бүрийн юм тендер сонгон шалгуулалтын юм зөнд ордог. Тийм. Уус би бас таны хэлдэг шиг нэг орох юм бол аль хэдийн эзэн тодорцсон байдаг гэдэг итгэл үнэмшил ойлголттой байдаг байхгүй. Таасаа хэллээ тий. Сонгон шалгалт угаасаа зарладаг тэр нэг 4 мянга зарладаг шүү. Тэгэд орохсон чинь ингээд тэрэнд бэлдэх гэж бас их юм болно шүү дээ. Материал, хүний цаг хугацаа. Тэрийг бол зүгээр ингээд хоосон цусгүй алж яана гэж үзээд байна л да. Угаасаа тодорцсон юм байсан юм бол тий. Тэгэхээр хуулийнхаа дагуу зөв харагдах шалгаруулж явуулдаг байна шүү дээ тий. Тэгэл одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны маш том гоё компаниуд байгаа байхгүй юу. Тэгээ эднэр ингээд мэдээж ийм одоо жилийн ажлын багц байна. Маркетинг, медиа, эсвэл бүтээгдэхүүн хоногшуулах, нутагшуулах тийм PR хийх иймэрхүү ажлууд байна гэл ингээл зарлана. Баян хад бид нар дээр харагдаж байгаа шүү дээ. Тэгээ ингээд хэдэн 7 хоногийн өмнөөс бид нар бэлдээд нөгөө төрийн байгууллагуудаас төмөн зөвшөөрлөө журмын төмөн зүйлийн тодорхойлолт аавн. Бид нар чинь дор хаяж 3 хоногийн дараа гарна. За яг хөө зарим нь ингээд цахимаар тэр дороо гардаг болцсон байх шиг, зарим нь ингээд нэг ажил яаралтаагаар тэд зүгээр 50-аар тэтгэл ингээл сонголттой тий. Ажлын 3 хоног яаралтай гэвэл ажлын 2 хоног ч гэх юм ингээл нэг балаа ийм юмнууд ингээл давж даваал
цуглуулад бүгдийг ингээд англи хэл дээр мэрэгжлийн орчуулагч аваад гадна дотны англи хэл дээр ч юм уу ингээл орсын энтгийг ямар хэл үүдэн те тэр хэл мэл рүү орчуулуулаад хэдэн өдөр шөнийн зовсон ажиллагаад манайх яг энэ гүйцэтгэлтэй адилхан ижил төстэй бүтээгдэхүүнүүд ижил төстэй гүйцэтгэлүүд хийжсэн маш олон туршлагатай байгаад за манайх ер нь би чаддаг юм өмнө хийжсэн учраас чадах юм байна. Манайх энэ төрүүлчих баха гэсэн амар гоё ихтэй байгаа шүү дээ. За ингээд өглөө. За ингээд тендерийн материалыг өгөн сонгон шалгуулалтын материалыг бүгдийг өгөөл тэнгүүд. Тэгээ бид таны материалыг хүлээж авлаа баярлалаа. Эргээд холбогдно гэж мэдээж хариу мэйл ирнэ. Тэнд нь маш их баярлдаг. Тэнд нь л баярлах гэж одоо тийм олон хоног юм янз бүрийн төрийн байгууллагуудаар яваа бичиг цуглуулсан юм шиг байгаа. Тэгээ ингээд хэд хоногийн дараа ингээд дамдаа бид чинь медиа салбарын бие биенийгээ бүгдийг таньж байгаа шүү дээ. Дамдаа ингээд сонсохоор тэднийх чинь нэг тэр чинь анханасаа баг тэдний компанид зориулж зарласан тендер сонгон шалгуулалт байсан байл шүү дээ. Тийм юм сонсохоор тэгэл мяу гэж. Тийм зохиолдол ерөөсө банк ганц хоёр биш ерөөсө банк. Яг тантай адилхан бус агентлагууд студиуч гэсэн тоглолт байсан. Тэгж ороод тэгээ сүултээ бид нар нөгөө байгууллага өөр нэг байгууллага ийм ажил зарсан байна. Энэ дээр танаа ийм туршлагыг нэмээд манай энэ туршлагыг нэмээд ийм хүний нөөц ийм тоног төхөөрөмжтэй бүгдээ хамт одоо бүр групп болоод орё гэж байгаа шүү дээ. Бүр арга адил. Тэгээ арга тэгээ одоо надтай миний найзууч гэсэн бүгдээ мэдчихэл байгаа байнга би нэгээ тэгж түгшиж ордог баг. Тэгээ орё ийм том CV зузаан CV-тэй болчоод ингээд ороход бид нар нэг ийм том одоо материал бүрдүүлсэн байлаа гэхэд нэг ийм бараг л ийм нэмгээ материал бүрдүүлсэн нэг өмнө тэр салбарт ажиллаж байсан ч юм уу ч юм тийм компани орж ирнэ. Төрөлцсөн ч баг шиг дээ. Тэгэхээр яг за магадгүй таны ч юм уу миний ч юм уу компани тендер чалгараагүй одоо энэ ажил гүйцэтгэлд ороогүй гэж тэнцээгүй гэж болно. Тэгэхдээ тэр тэнцэн компани үнэхээр мундаг те хийсэн юмтай тоног төхөөрөмжтэй байх гэж бодтол тийм байхгүй байна шүү дээ. Тий байхгүй бүр аутсорсингээр бараг л нөгөө нэг кейс яриа заяа нэрээ. Нэг бас нэг гадны том компани хөөхөн юм нэг хагас жилийн аян өрнүүлээгээд одоо нөгөө тэр чи юу гэдэг компанид ажиллаж. Компани зарим хүн марчаад. Хагас жилийн компанид ажил өрнүүлээгээд энэ ажлын гүйцэтгэлийг хийж өгөөч гэдэг студиуд ингээд агентлагуудыг сонгон шалгаруулсан. За ингээ манайх ингээ хүчтэй орлоо ингээл лаглаг компаниуд ингээд орж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нэг ямар ч нэг 2 3 хаан үнэтэй нэг юм компани шалгарч байгаа байхгүй. Том төхөөрөмж амар энэ төр гээд. Тэгэл ингэсэн чинь нөгөө компани маань сарын дараа манай агентлаг руу холбогдож байгаа шүү дээ. Таньдаг хүн болж таарсан тий төрүүлсэн компани таньдаг хүн болж таарсан. Тэгээ яасан ингээд гэсэн чинь бараг л ингээд танахаас бусад ингээд аутсорсинг том төхөөрөмж хүний нөөц гүйцэтгэлээ хийлгүүлээд ингээд юу яагаад хийлгүүлээ гэж бодоод би энэ одоо бараг танил талаараа энийг ингээд авсан юм аа. Тэгээс солиортын тэгэл ялчгүй тэгэл тав алахгүй л ингээд баригдаж байгаа шүү дээ. Хин хаана ингээд ямар цөөхлөө хийгээд гэтээ ингээд сонсоод их гонхтой шүү те. Гонхтой тий. Одоо тэнд нэг нөхөр ялж очсноо. Цуг өсөжсэн компанид одоо за маа энэнгээр хийгээд цавчаа хийгээд нөгөөтг нь өгч ин гэсэн үг шүү те. Тэгэхээр ингээд нэг бидний одоо энэ манай энэ бизнесийн экосистем хөрс ус жоохон үнээр бохирдсан байна тий. Ямар ч одоо зөвөөрөө явахад бас хэцүү болох гэдэг юм шиг. Тийм учраас хүмүүс ингээд бас нэг юм хүн буруугаар юм руу орж ийн гэж үзэх юм. Тийм шүү дээ. Бүр арга хайтаад. Бас нэг гомдож явд юм аа. За ямар кейс юм? Яг надад тохиолж ирсэнээс би өөрөө нөгөө хүүгийнхаа нэрээр одоо гэр бүлийн соёл хүмүүжлийн комик гэдэг нэг комик ном гаргадгийн. За 2015 оноос хойш гаргаж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө цэвэр өөрийнхөө хөрөнгөөр өөрөө мөнгөө илүүчилчээж ингээд зохиолыг гаргаж зуруулаад хэвлэлийн компанид ингэж өгөөд борлуулалтаа ингэж цэвэр өөрөө ингэ хариуцаад хийдэг байхгүй. Энэ нөгөө fuck up болсон гэдэг шиг энэ бол нөгөө цэвэр надад туршлага л өгж байгаа. Тэгэхээр ч нэг ашиг машиг өгсөн юм байхгүй. Би яг хүүхдүүд ингээд нэг учир зүггүй телевиз болоод гар утас таблетны ингээд 100% хамааралтай болчиход байгаа учраас энийг нэг номроо нь буцааж татъя. Ном сонин сэтгүүл үздэг болгохын тулд энэ нэг сонирхолтой байдлаар хүүхдийн комик ном гаргасан байхгүй. За тэгсэн чинь тухайн жил нэг сангаас
маш гоё буцалтгүй гэсэн тодорхойлолттой дэмжлэг зарладаг байхгүй. За судаллаа ийм шалгууртай ийм шаардлага хангасан үндэсний өв соёл уламжлал болоод ийм шаардлагуудыг хангасан байх ёстой гэдэг ингээд судалсан чинь манай хангаж байна. Манай ном. Бом баярлал. Материалаа өглөө. За тэгсэн чинь тухайн үедээ нэг ихэд 100 орчим сая төгрөг те 100 орчим сая төгрөгийн макс нь 100 орчим сая төгрөгийн дэмжлэг та үр дүн чинь ийм үр дүнтэй бол энэ дэмжлэг тань дээр очино гэсэн. Манай шаардлага нь хангаж яасан. Тэгээ очиод материалуудаа бүгдийг ингээд хүмүүстэй нь уулзаад материалуудаа бүгдийг өгсөн. За таг болцсон. Энэ сарын дараа 2 сарын дараа залгаж гин. Хаа хамаагүй нэг танихгүй. Тухайн бас сангийн хүн биш. Би одоо аль сан мөнгөний хэлэхгүй шүү дээ. Тийм. Сангийн хүн биш. Огт хамааралгүй хүн. Өө сайн уу сайн юу энэ да гэл ингээл тэгзэний таньдаг хүн шиг ярьснаа. Яа өгшөө чи нэг ийм буцалтгүй олгох дэмжлэгийн одоо төслөө өгсөн байна. Ер нь болж шүү. Танах тэнцэх юм байна. Окей гэтгсэн. За 60% нь өгчгөө. Тэгвэл энэ төслийг чинь дэмжиж өг. Oh my god 60% штэ. 50 биш 40 биш 30 биш. Хаанаас ийм тоо гараад байгаа юм. Мэдхгүй. Тэгээ би бүр ингээ гайхаад энэний гарах үр дүн чинь манай төслийн үр дүн өндөр байгаа штэ. Тэгээ яагаад ингээд 60% гэдэг чинь бас арай л ер нь л энэ арай л өндөр тоо биш үү гэсэн чинь ер нь бараг л одоо энэ буцалтгүй дэмжлэгийн ханш нь ийм болцсон гэж. 60% штэ нэ за. Тэгээ би нөгөө 40%-аар нь зүгээр байхаар 40% дэмжлэг хийн өгөх юм тийм үстэй. Ханаас ч үгүй шүү дээ. Тэгээд 40% дэмжлэг аваад би тухайн төснөө ингээд явуулаад үргэлжлүүлээд ингээд гоё үр дүн хүмүүст бас мэдх нэг нь мэднэ. Ингээд нэг ийм комик номын төслөө ингээд үргэлжлүүлээд явсан. Тэгээ яг вэ тэгээд энэ дэвтгээ амар гом. За тэр энэ төслийг бүтээж өгөө 60% нь авсан хүнд би баярлдаг. Тэгтээ бас арай л байгаа ч тийм. Тэр зүгээр л нэг хэдийн тийшээ коннект холболт хийсний төлөө 60%. Тэгэнгүүт би нөгөө 40%-аар нь ийм том 100% гүйцэтгэл бичсэн байдаг. Нөгөөдөгтөө хүрэх гэж та нөгөө шилээ майж нь гэтг шиг л юм болж байгаа юм чи. Чамд ийм тохиолдсон уу? За наач жоох аюу стресстэй биш. Ингээд нэг жоох юу заадаг гэсэн тийм. Яг ийм орчинд ингээ бизнес явуулна хэрч удаа тэгээд жоохон мухай л юм тийм. Одоо нэг ахгүй хэлжсэн үнэн л юм байна л да. Монголд бизнесийн гэдэг чинь цемпэн дээр цэцэг тарих байхгүй. Америкчи бизнес нэг үл яг жинхэнэ гой хөрс байгаа. Бод төрсөн дөр юм тарьдээ шүү гэж тайлбарласан. Тэр шиг л хэлж шүү дээ. Цемпэн дээр цэцэг ургуулах гэдэг шүү дээ. Гэдэг чинь одоо жишээгөрөл хүндэл гэсэн үг нэ л да. Одоо энэ бол одоо өөр олон салбарт л яг иймэрхүү үзэгдэл нэвтсэн байгаа гэдгээс айж юм л да. Байгаа тийм. Одоо ер нь жоохон хоёул гэгэл талаас нь харъя л да. Энэ жоохон одоо сүүлийн жилүүдэд багасж байгаа болов танд мэдрэгдэж байна уу? Багасж байгаа баха. Тий, багасах ёстой. Багасчиж бид нэр илүү гоё шудраг, илүү гоё ажиллах боломж болцоо бүрдэн амны бэлтгэс аштын билээ шүү дээ. Багасж байгаа баха. Тий бас байхаа гэд бод тийшээ бас ховрлоо. За одоо бас жоохон сэдвээ жоох өөрчлөлт. Бид нар жижиг дунд бизнес эрхлэгчийн талаарх бас проблемуудыг боддоор юу тохиолдгийг бол сая ярьлаа. Үнэхээр тийм дансаа хаалгаж үзээгүй компани байхгүй гэдэг юм шиг тийм. Тэгээ эргээд ойлоо жоохон контент руу гарыг л да. Одоо ингээд YouTube нээж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм. Амжилттай явж байгаа юм. Зарим сарын доторч ингээд маш том хандлт авч байгаа хүмүүс байна тий. Тэгэхээр та бол одоо уран бүтээч талаас нь бүтээлч байх, найруулга талаас бол олон жил ажилласан туршлагатай үндсэн телевиз найруулагч байсан. Тэгэхээр шинээр гарч ирж байгаа хүүхдүүдтэй энэ талын контент хийгээд ингэж явуул зүгээр шүү гэсэн гоё нэг тийм тип зөвлөгөө маркетинг өгвөл яаж ин үзэж байгаа хүмүүс гоё санаа суулгаач. Бурхан тэнгэр минь. Одоо Монголын YouTube-ийн бурхан тэнгэр хажууд байхад би хажууд нь контент чи ийм байвал зүгээр шүү гэдэг ингээд яриад тахна. Юу л бол. Тэгтээ өөрөх хэмжээнд ярья. Мэдээж тань зөндөө хөрөнгөний туршлага подкаст би орж байгаа учраас хэлэх гээд нь штэ. Тий. Нөгөө цаг үеэ дагаад хүмүүс юу үзэж гин, юу үзэхгүй байна гэдгийг сайн мэдрэх хэрэгтэй юм шиг ихлэ санагддаг штэ. Та ингээд утсаар рeel ч юм уу стори үздэг бол өөртөө ихлээд ажиллаад үзээрэй. Та ямар зүйлийг 2 секунд, 3 секунд болохгүй ингээд дээшгээ swipe хийж гин те. Энийг ихлэ зүгээр үзэхээсээ илүү
яг би ийм зүйлийг нэрээ үзээд байна да. Ийм зүйл дээр би нэг 5 секунд тогтоод бүтнээр нь үзчихэд байна. Ийм зүйлийг би 2 секунд үзэж чадахгүй шууд би нэг гүйлгээд байна гэдгээ эхлээ прогноз хийчих. Тэгээд эн чинь өөрөө маш том судалгааны том талбар чинь байгаад байна шүү дээ. Таны энэ утас чинь тий. Тэгээд энэ дээрээ судалгааны бичээд за иймэрхүү контент би эхний 3 секундээ, эхний 2 секундээ ингэж баривал тухайн контентийг хүмүүс дуустал нь үзэх ёстой юм байна гэд. Одоо эхний 2 секунд чинь заавал та ойролсон, хашгирсан эсвэл анхаарал татгууц ингээд нь шалдан нүцгэн эсвэл бүжиглсэн ямар ч тийм ийм бай гэсэн тийм дүрэн байхгүй тий. Одоогор хинч тодорхойлоогүй. Ямар ч зүйл дээр хэний хандлага ямар байхын хүн болгоны нөгөө зам behavior зам төр өөр гэдэг шиг эдгээр дээр нь та өөрөө сайн ажиллаа, судлаад тэгээд өөрийнхөө хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлээрээ контент хийх хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгвэл огт мэдэхгүй юмаа ингээл яриад за манайхаа ингээл би одоо жишээ нь маркетингийн хүн байж эдийн засгийн ухаан яриад ивэл миний контент худлаа харагдахаас гадна итгэл үнэмшил төрүүлж чадахгүй учраас та мэддэг зүйлээ хамгийн өөрийгөө эхлээд өөрийгөө нээгээд энийгээ талаар мэддэг контентоо хийх нь зөв юм болов гэж би боддоо шүү дээ. Гэхдээ бүр яг гол нь оноо хэллээ шүү. Тэг үнээр хэрэгтэй яг сая эхний 2 секунд дөрөнгөө гэдэг чи яг л тийм байхгүй. Тэгэд хамгийн гол аваа штэ би өөр тантай айгуу сайн нэг чинь хамгийн өөрийнхөө сайн чаддаг мэддэг юм хийрэй гэдэг чинь үнэхээр зөвлөгөө. Энэ зөвлөгөөнүүд бол контент хийх эхлэх гэж байгаа хийж бодож байгаа хүмүүст бол яг хүрсэн бахаа гэж бодож байна бас. Гой санаа суулгаж хэллээ. За тэнгуут нь та бол одоо ингээ сошиал зөндөө контент хийж байгаа. Тэнгуут мэдээж хэрэг ямар гоё ингээл хөгжилж инээж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэнгуут нь энэ одоо яадаг тэрвээ энэ гэл янз бүр ордог сөрөг комментуудаас мэдээж байгаа тийм. Энтэй хэрхэн одоо зохицуулж байна, хэрхэн хүлээж авч байна, дархлаа суугдсан гэдэг нөө сөрөг комментийн тийм. Ямар ч юм янз янзын сонин хүмүүс юу нь яаж орж ирж байна тийм кейс стадиас ирэл. Бид тэр нөгөө контенттай анх танилцчихсан түүхэн нөгөө кассетэн дээр өөрсдийнхөө хоолойг бичиж эхэлчихсэн юм л да. Рекорд хийдэг кассетэн дээр маа зэрэг дарангуудаа хамт нөгөө дуулж муулж үзэлтэй. Дууныхаа бичсэн үе дуулж муулж үзэл. Өөрөө сонссон чинь тухайн үед тэгэл чихнээс what the би ингэ сонсогддог гэж юу гээл би өөрөөсөө хичээд эхэлж байгаа байхгүй юу. Йоо би дахиж хизээч ийм хиймээргүй юм байна гэд. Энэ бол ихний импакт. Тэнгүүт за би ийм юм байна. Би ингэж сонсох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг нь хамгийн ихний импакт тий. За тэгээд дараа нь ингээд сошиал дээр энэ гоё өргөн талбар дээр бурхнаас өгсөн энэ сайхан хинч үзэж болдог ямар ч хориг ямар ч дүрмгүй энэ сайхан өргөн талбар дээр контент хийгээд ямар ч хамаагүй контент хийн. Өөрийнхөө ичих мэдрэмжээ эхлээд аав тий. Би эхлээл камерын өмнө 1000 удаа ингэж үзэж байгаа. Миний үс угс халдсан байна. Миний царай муухай байна. Миний амны хайрцаг айгуу тэнэг харагдаж байна. Миний нүд итгэлгүй харагдаж байна гэл өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй хоёр дахь импакта давах хэрэгтэй. За тэгээ контентунтаа тасралтгүй үйлдвэрлээд эхлэхээр танд цахим шүүхээр орж эхэлнэ гэсэн. Бүр гоё нэр өгсөн биш. Цахим шүүх. Захим шүүгийнхаа үеийг бид нар давах хэрэгтэй байхгүй. Захим шүүх дээр чамд ямар ч хамааралгүй чамааг өмнө нэг ч хараагүй чи тэр хүнийг мэдчихгүй хараачгүй хинч биш ч юм уу эсвэл хаавс нь тэнд чамтай ямар ч хамааралгүй хүн чамайг хүснээрээ доромжлно. За надад ирдэг би одоо юугаа нуухад дээ одоо энэ сайхан подкастт орж байгаа юм чинь худлаа баг зүг яа. Надад ирдэг комменттэй халдсан галтай үсээ ургуул үсэнтэй тоос зүрх хэвээр юу ч худлаа байна. За ингээл эсрэг хиний нохоо хиний юу сөрөг намын юу эсвэл өөр юм олж хийгээч ийм юм хийж яхаар үхэж мүхэж. Дараг коммент амар их ирдэг шээ. Тэгээ миний хамгийн анхны нэг комментноос болоо сэтгэл готролд орох үе нэг PUBG Mobile-ын тэмцээн хамгийн анх Монголд болоод. За энэ хэсэг энэ биш юм шүү. Миний хамгийн анхны нэг комментоос болоо сэтгэл готролд орж исэн үе маань үндсэн телевизэд байхад нэвтрүүлэг хөтлөж байгаа байхгүй. 8 гариг 1 саяг нэвтрүүлэг хөтлөдөг байсан. За тэрийг тухайн үед нэг телевиз чинь Facebook руу орох хэрэгтэй гэдгээр бүх телевизүүд нэвтрүүлгүүдэд лайваар ингэж явуулдаг болсон давхар. Тэн дээр ингээ комментууд ирлээ. Энэ нэг алиалах гад ятцсан хөтлөгч байна. Энэ одоо хэн болоод ингээд нэг шүүмжилсэн нилээдэн комментууд байхад шүүмжилсэн нэг 2 3 коммент би бүр амар импакт болсон баг. Цохиулаад
хөрхи би дахиж хөтөлмөргүй ч юм уу те би дахиж ингээд нэвтрүүлэг хиймээргүй ч юм уу гэл ингээд сэтгэл готролд ороод нилээн ботсон. Тэгээ ингээд ботсон чинь тухайн хүн чамаа нэгдүгürt хараагүй, чамтай уулзч үзээгүй, надад цайны мөнгө ч өгөөгүй, ямар ч хамааралгүй зүгээр рандом нэг гар ингээд стресстэй суужсан байхгүй амар стресстэй тий. Ингээл мэдгүй замын төгжрөл стрессцсэн юм уу эсвэл нэг их нэртэйгээ муудалцсан юм эсвэл аав ээжийн загнацсан ч юм уу тий. Стресстэй байж ягаад яг тухайн үед би ингээд таардах ч юм уу. Ингээд таарсан чинь би нэг онцгой харагдсан юм байна л да. Тэгмээд өө сохоос нь тий нэг дөрөв нүдтэй гөлөг мөлөг гэж бичээ. Тэгсэн чинь тэр хүний бодоодсэн чинь тэр хүний тэр стресс нь миний контентын доор муухай юм бичснээрээ стресс нь нэмгэрсэн байх гэж би бас сайнаар харж эхэлсэн. Хүнд буян боллоо гэдэг. Хүнд буян боллоо гэдэг шиг. Тэгэхээр нөгөө янз бүрийн хэрвээ та контент хийж байгаа бол янз бүрийн одоо цахим шүүхээр орох үе бас давхгүй тэр үеэсээ тэр цахим шүүхийн янз бүрийн комментэнд ингээд нэг хамааралгүй байж сурах хэрэгтэй. Нэг сонгуулийн тэгэхээр нэг жил сонгуулийн контент хийж эхлэхэд сонгуул дээр болж байгаа ингээд фактуудыг ингээд ярьдаг. Аль ч намын захиалгатаа бос зүгээр бид нар ингээд сонгуул үнэн болоосаа шудраг болоосаа гэдэг үүднээс team контент хийж эхэлсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь хамт хөтлөж исэн хөтлөгч нэг эмхтэй маань би боллоо гэдгийг. За. Тэгээ яасан бэ гэдгсэн чинь хүмүүс комент ингэж бичээд байна гэд. Тэгмүүд бид нэр багасаа ингээд хүн болж төлөвшсөн юм нэг төлөвшил байгаа тийм үү. За тэгмүүд комментиг бас үл тоох, комментэнд импактлахгүй байх юм төлөвшил автоматар бас суух хэрэгтэй. Тэнийг цаг үеийнтэй дархлаа тогтоох хэрэгтэй байхгүй. Тэгвэл тэгээд амар гой контент хий тэгийн алын Монгол бас шудраг сонгуул болоосаа шудраг сонгуул болохын төлөө бид нар одоо гар бие оролцъё гэж ингээд гараа өргөж нийлүүлснэ. Ганц ингээл ардын намс мөнгө авсан, ажлын намс мөнгө авсан гэдэг юм комент орж ирэх шууд хямралд ороод өөрийгөө ингээл зогсоогоол вакуумжуулаад эхэлдэг бас нэг төлөвшөөгүй байл гэж би харсан шүү дээ. Зү. Одоо ойлголоо. Тэгэхээр ойлголооч яг ер нь бол та бол гоёор тайлбарж хэлж байна л да. Аливаа юмдаа тууштай яваарэ. Тийм сөрөг юмд бити бууж өгөөрэй гэдгийг саяын одоо жишээг их гоё тайлбарж өглөө гэж бодож байна. За тэгэхээр одоо Монголд бол одоо чинь ингэдэг нэг юм сошиалоор одоо юм жоохон алиа хошин хүнийг инээлгэх реклам зар сурталчилгааг дээр мэдсээр ич хүмүүс дуустал үздэг тийм богино хэмжээний босоо ялангуяа энэ хоёроор хосоор идэг зөндөө гошрлоо штэ. Хамгийн сайнууд нь ч явж байна, дагалдаа зөндөөж гат ирж байна тийм. Нүур царайгаа гарахгүйгээр ч хөлбөрүүд энэ бүр ингэдэг хідэн ч хөлбөрүүд байгаа мэдэх зөндөө байгаа тийм. Тэгэхээр миний харж байгаагаар одоо манай Монгол улсын маркетингийн чиг хандлага яг энэ тренд рүү яваад байна уу да. Маркетингийн менежерүүд компани болгон яг энэ үзэлттэй газарлуулж чиглээд энэ хүмүүс зар сурталчилгаагаа өгөөдөх шиг харагдаад байна тийм. Энэ ер нь цаашдаа хэр урт настай бол ер нь хэр амжилттай бол яг тэр одоо ийм контентоор н ороод тэр яг бүтээгдэхүүний борлуулалт үр дүн өөр юу гэдэгтэй хэрэгжүүлэх санаа нь яг бүрэн гүйцэтгэх хүрч чадж байгаа болов уу? Яг энэ зах зээлийн талаар та юу харж байгаа вэ? Таны харж байгаа зүйл та бол яг энэ дотор нь байгаа юм шүү дээ. Тийм маркетингийн хэрэгсэл арга замуудын онууд ингээд уюуд байна л та тийм. За ингээл 50 оноос өмнөх бол нэг сонин хэвлэмэл материалын үе байсан. За ингээд олон улсад телевиз зурагт радио гэж гарч ирэл ингээл нэг 50 оноос ингээл 2010 хүртэл тийм. За ингээл 2000-аас 2015 хүртэл FM радио ингэж илүү хүчтэй орж ирж ингээл тэгжсэн. За тэгээ сүүлийн одоо 2000 хэдэн оноос 15 оноос хойш дэлхийн одоо захин буюу сошиал Twitter, Facebook, YouTube тийм иймэрхүү зүйлүүдийг маркетингийнхаа хэрэгсэл болгоод түгэлтийн хэрэгсэл болгоод их ашигладаг боллоо. За энэ дотроо маркетингийн сувгийг сошиал сувгийг бид нар ашиглаж байгаа. Энэ дотроо ямар зүйл байх вэ? Инфлюенсер маркетинг юм уу, контент маркетинг юм уу, анхаарал татах тренд маркетинг байх юм уу гэдэг. Ингээд одоо бол яг инфлюенсер маркетинг нь хамгийн өндөр үзүүлэлттэй явж байгаа шүү дээ. 26, 27 магадгүй одоо дэлхийг тодорхойлогч гэдэг юм технологиг тодорхойлдог Elon Musk те иймэрхүү хүмүүс шинэ технологи гаргаж ирээд бидний олон нийтийн хандлт авдаг, олон нийт хаана илүү их төвлөрдөг энэ шинэ технологи гарч ирж ижил дараагийн түвшин рүү очино. Энэ гэхдээ удахгүй хаа. Бараг 2-3 жилийн дараа Starlink ч одоо бүр бэлдэхгүй шүү дээ. Эднийхээс ямар технологи, ямар сошиал хэрэгсэл гаргаж ирэх юм мэдэхгүй. Тийм чиг хандлага руу л
явах байх. Ямар ч нэг 2 жилдээ бол энэ инфлюенсер маркетинг бол хамгийн нэг дээр л байна тий. Одоо телевизийн зар сурталчилгаа хамгийн түгээлт телевизэн хүчтэй байх үед чинь аль телевизүүдээр реклама олон цац суулгахын тулд их мөнгө ордог байсан. Аль мөнгөтэй компани л реклама хөргөдөг байлаа шүү дээ. Окей, лакемент эсвэл нөгөө шонгуулаа автас сервис бид нар зөндөө мэдж байгаа. Телевиз үздэг байсан. 150 галтэй. Ийм бүр ингээ бөмбөгд. Тэр чи одоо хэдэн сая тухайн үеийн одоо үеийн ханширал хэдэн тэр бомын төлөв ингээл явж байгаа шүү дээ. Тэгээд одоо байгаа хамгийн оновчтой онсон ийм инфлюенсер маркетингийг бүх маркетингийн менежерүүд маркетинг компаниуд ажиллаж байгаа шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг энэ хүн сурталж ялмал илүү юутай болно. Зорилтод худалдан авагч бүлэг рүүгээ бид нэр хүрэж чадна гэсэн эхлээд ийм прогнозо болгон маркетингийн менежер болгон маркетингийн компани болгон хийдэг тий. Жишээ нь одоо хамгийн хүчтэй хамгийн богино хугацаанд хамгийн олон хандлт авдаг одоо цаг үеийн хамгийн мундаг байгаа нь MFTV шүү дээ. Эднэр тэгээд эднийг үздэг насны сегментэд бүр юм лагшри те хэдэн тэр бомын бүтээгдэхүүн заруулах гад ингээд тэр хоёроо контент хийлгээд байвал худалдан авахчд нь хүрч чадахгүй гэдэг юм те. Тийм ч бас нөгөө ямар инфлюенсер сонгож аваад ямар юу яаж байгаа сегментийг зорж байгаа гэдгээ сайн судлаад захиалгаа өгвөл илүү компанид санхүүгийн хэмнэлт өгөх юм да тий. Зүг тийм. Бас нөгөө талаар таавал яг голыг нь болоод хэллээ л дээ. Яг сегментээ гой судлан тэр хүмүүсийг ямар хүн дагаж байна. Дээр нь зүгээр миний харж байгаагаар компани зүгээр их үзэлтийг хараад за ямар ч аргаар хамаагүй эдний дор мөнгөний төлөөд гэдэг боловч яг бодит байдал тэр яг орсны дараагаар яг ингэж тэдэн бүтээгдэхүүн борлогдсон гэдэг тийм статистик мэдээлэл ч юм уу тийм юмтай компаниуд уйддаг болов. Одоо тэг чадж байгаа болов зүгээр л захирлын яснаар ороод идэм болов. Яг нөгөө маркетинг менежер чи мэдээж нөгөө төслөө өргөн барихтаа яаж хамгаалах вэ? Яаж итгэл үнэмшилт үзүүлэх үү гэдгийг л өөрснөө мэдж байгаа л чадамжаас нь л хамаарах л байх л та. Тэгэд тухайн юг инфлюенсерыг ашигласнараа тухайн одоо маркетингийн хэрэгсэл сувгийг ашигласнараа бүтээгдэхүүн болоод үйлчлэгээний борлуулалт яг хэдэн хувь нэмэгдсэн бэ гэдгийг тодорхойлоход хэцүү. Хэмжигдэхүйц бос байгаа гэдэг. Хэмжигдэхүйц бос байгаад байна. За нөгөө телевизийн технологийн үед бол одоо жишээ нь Univision ч гэдэг юм уу нөгөө энэ чи юу гэдэг вэ? OTT. Ямар телевиз гэлээ? IPTV. IPTV тий. IPTV-г орол хянах боломжтой байсан байхгүй юу? Сошиал гараагүй үед IPTV-г тухайн аль сувган дээр аль IPTV ачаалж байгаа гэдэг статистикээр хэдэн цагийн үед аль IPTV аль сувган дээр ачаалж байгаа гэдэг амархан шүү дээ. Технологийн тэр чинь шууд бүгдийн тооцоолол гаргаад байна шүү дээ. Цахимыг бол бид нар одоо шууд үзэлт болоод лайк даралт гэдгээс нь юу яаж байгаа мэдж байгаа болохоос яг нөгөө тухайн бүтээгдэхүүн энэ инфлюенсерыг үзээд би энэ худалдан авалтыг хийж гинэ гэсэн тийм ямар статистик ямар өгөлтэй нь шүү дээ. Юм ч бас нөгөө контрол дотоос хэцүү л байгаа. Яг бүтээгдэхүүнийхээ нийт борлуулалт энийг хийхээс өмнө ийм байлаа. Энийг хийсэн сарын дараа гүйлгээ ийм боллоо, борлуулалт ийм боллоо гэдгээр л нэг 2 дахин 3 дахин л гэж ингээд бүдүүртэл шаарсан. Яг нарийн аль нь сэтгэл зүйд нь нөлөөлөөд аль нь ийм дамын аль нь найз нөхдийн амар яриагаар хөгжөөд ингээд орж ирсэн борлуулалт өссөн гэдгийг тодорхойлоход хэцүү юм те. Энийг яаж тодорхойлох вэ? Одоо нэг ирээдүйд таны хэлдэг шиг нөгөө нэг ийм технологиуд л гарч ирэх байх л та тий. Яг бүр хэмжиж болох хэвээр бүр нарийнтэй мэрэгэн бугаар будж байгаа юм шиг. Тэгвэл одоо хүмүүс мөнгөө зар сурталчилгаагаа хаашаа хуваарлахаа бүр илүү нарийн тооцож эхлэх байх л та. Одоо юу гэдэг UGG user generated content гэдэг юм хөдөл бас жоохон хөгжихгүй байх шиг байна. Дараагийн тренд дэлхийн нийтэд бол явж байгаа. Монголд бол одоо удахгүй давлгалаад эхлэх байх гэж бодож байна тий. Инфлюенсерийн дараагийнх ч юм уу би бас нэг тэгж бодолтой байгаа. Тэгэхээр тэр нь бодит хүн биш. Дандаа AI хүн ч юм уу. Тиймэрхүү давлгаа ирэх гээд байгаа гэж би бас бодоод байгаа. Иймэрхүү зүйл. За бас маркетинг талаар бас гоё мэдээлэл авлаа бид нэр хүмүүс яагаад тийш хандж байгаа талаар бас зочин маань гоё тайлбарж хэллээ. За тэгэхээр би бас ингээд таны ингээд нэг жоохон бүрэн хийлтэй тэгээ тэрийг гоё засаад сургалт мургалт хийж исэн гэж дуулж исэн. Энэ талаараа та бас дэлгэрүүлж сонирхол.
Нэг инээдтэй юм би амар бөөрнхий хэлтэй. Бөөрнхий хэлтэй байсан. Тэгээд багада бол амар их тийм FM-ний хөтлөгч болох сонирхолтойсэн байхгүй. Тухайн үед хамгийн хүчтэй хэрэгсэл FM байлаа шүү дээ. Тэгээ ганцаараа ингээл годомж талбайгаар явна, ганцаараа сургууль орно, гэрлүүгөө явах замдаа дэлгүүр орсон ч гэсэн хаяг реклам тий байгууллагын хаяг реклам уншаал ингээл ерөөс чимээгүй шатддаг байсан тий. За манай явуулын FM яг одоо энэ 3 4 хорооллын энэ зам дээрээс ингээд явж байна. Гадаа орчин юм байна юм байна. Одоо нөгөө сонсож байгаа хүмүүст намайг хэн сонсоогүй л дээ. Гэхдээ би сонсож байгаа хүмүүст энэ орчин энэ нөхцөл байдлыг яаж тайлбарлах вэ гэдэг ганцаараа байнга ярьдаг гэсэн. Тэгээд дараагийн нэг бэрхшээл нөгөө өөрийгөө voice-ыг сонсоод амар бөөрнхий хэлтэйсэн байхгүй. Одоо яг сан анзаарвал бас сонсогдно. Бөөрнхий хэл. Тэгээд телевизэд бас нэг байсны давуу тал нь одоо радио руу ороод одоо их сайхан мундаг багш нараар хичээл заалгуулаад албан ёсоор гэдэг хичээл аваагүй ч гэсэн за чи засахын тулд ийм дасгал хийх ёстой. Ингэж хилээ зөвшрүүлээд яриа хилээцэгцлээд бөөрнхий хилээ засаад үг үсгээ алдаагүй цэвэрхэн дуудлага хийхэд ингэх ёстой гэж ам зөвлөгөө авдаг байсан тийм. Тэгэл тэрнгээ байнга ингээд дасгал хийгээл тэгээ миний бөөрнхий хэл гайг болсон шүү дээ. Тэгэхээр бөөрнхий хэлтэй хүмүүс өөрийнхөө хоолойг сонсоод бөөрнхий хэлтэй эсвэл чамайг хүмүүс бөөрнхий хэлтэй гэдэг байвал одоо бөөрнхий хэл яаж засах вэ гэдэг дасгалууд интернетээр дүүрэн байна. Эднийг хийгээд өөрийнхөө хэл яриаг цэвэршүүлээд цэвэрхэн бөөрнхий хэлтэй биш болоорой. Ийм боломж бол маш амархан шүү. Энэ бол нөгөө засагддаг зүйл учраас та бүхэн хичээгээрэй гэж хүсэх байна. Гэлээ. За бас гоё зөвлөгөө хэлж өглөө. Хүмүүс ч нэг жоохон хэл ярианаас ичээд идэг тий. Тэгтээ ингээд зоригтойгоор одоо контент хийх гэж байгаа бол хийгэрээ гэж хэлж байна. Одоо тэгэхээр контент хийх заавал нэг олон нийтэд харагдах биш тий. Зүгээр өөрийнхөө ах トゥ хамаатан зад өөрийнхөө followers дотроо өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх байдлаар хүн болгон хийдэг болчтой. Тэгэхээр энэ дээр бол хэрвээ ийм хэл бөөрнхий бол засах боломжтой юм гэдгийг бол зочин маань гоё тайлбарлаа. Тэгээд нөгөө за мөгчрал зочин маань Монгол телевизэд бол их олон жил ажилласан, найруулагч хийсэн, цэнгээд нэвтрүүлгүүд хөтлөж хийсэн. Entertainment салбар дээр бол асар их туршлагатай. Тэрийг яаж гоё хүмүүс одоо юу гэдэг нь те сонирхолтойгоор уудахгүй өрхөө гэдэг бол нэлээд сайн туршлагатай хүн гэж би бол харж байгаа. Тэгэхээр та Монгол телевизэд ажиллаж байхдаа ер нь юу олж авсан бэ? Одоо Монгол телевиз ер нь ажиллаж исэн хүмүүс тэр гэр бүлд ер нь юу өгдөг бол яг сайнтай сартай зүйл байгалах гоё нэг ач тусын хоёлоос дүрдэлээ. Тэгээ сайнтай болоод саартайг нь бүгдийг яриа л та. Саарна гэх юм бол мэдээж цаг хугацаа маш их зарцуулна тий. Та гэр бүлдээ цаг хугацааг маш бага зарцуулна. Ажилдаа илүү уран бүтээлч, илүү креатив байхын тулд ажилдаа илүү их цаг хугацаа зарцуулахаас өөр арга байхгүй. Сайн контент хүргэхийн тулд. За тэгээд цалин бол мэдээж бага. Гэхдээ энэ бол нөгөө гомдлох шалтгаан юм л хоёр зүйл байна. Нөгөө шалтгаан нь авах өгөөж маш их тийм телевизэд. Үндэсний телевизч ямар нэгэн том компанид олон хүн бүжигсэн энэ том компаниас юу олж авах нь чухал вэ гэвэл хүмүүстэй харилцаж сурна. За тэгэл үндсэн телевиз чинь тухайн үед нэг 500-600 ажилтнтай байсан шүү дээ. Өглөө бид нар яг 8-9-ийн хооронд бүх ажилчид ингээл тэр том коридор, тэр том офисор чинь дүүр ингээл хүмүүс байна. Би телевизэд ороод ерөөс анхны жилээсээ л ахуулаад хин ч хүн орж байгаа шүү дээ. За би энэ хүнийг танихгүй, би энэ хүнийг танихгүй. 99% танихгүй шүү. 1% л тань. Тэр нь манай хамт олон тийм. Манай студийн хамт олон ч юм уу. Манай редакцийн хамт олон байсан байхгүй. Тэгээд ихэд коридороор явхад таарсан бүх хүмүүстэйгээ би сайн байна уу гэсэн. Би ч хэлээ. Ер нь зөндөө хүмүүс тэгдэг байх. Гэхдээ та тэр ухаан хүнийг танихгүй ч байсан гэсэн нэг том малгай дотор нэг том дээвэр дээр байгаа бол сайн байна уу гэд төрөлөө гоё юм сайхан минь тусаад тий. Би чинь дөнгөж 20 дэх хүүхд ороод их чинь дандаа өөрөөсөө ахмад насны миний үеийн хүмүүс чинь цөөхөн штэ. Ахмад насны бүх хүмүүстэй сайн байна уу гэж мэдчихлэн. Тэгээд эхний нэг удаадаа сайн байна уу. Нөгөө цоо чинь эн чи хэм бэлээ. Хоёр дахь удаадаа штэ. Сайн байна уу гэхлээр толгойд охин. Гурав дахь удаадаа сайн байна уу. За удаадаа ч юм уу 3 дахь 7 хоногоос эхлээд сайн байна уу гэхлээр өөдөөс за сайн уу минь ажил төрсөн сайн уу намайг танихгүй. Гэхдээ эн чи хэм бэлээ аль редакц аль студийн хүүхд үлээ. Гэтэ ингээд нэг санаасаа ингээд сургалаа шүү дээ. Сургалаад мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь эн чи юу гэдэг лээ? Эвлүүлэгч. Эн чи найруулагч ч юм уу эсвэл продюсер ч юм уу те. Дараа нь тэр хүнд биш те. Тэр ахад тэр ихчид
хэрэгцээ нь гарсан байгаа байхгүй юу. Нэг найруулагч надад хэрэгтэй. Би энийг найруулахын тулд нэг залуу хүүхэд хэрэгтэй байна. Нөгөө надтай сайн байна уу мэдлээд идэг бацаан байх шүү дээ. Гэл ингээл над дээр ээл. Тэгэл ерөөс телевиз чи юм хатгаа гоё коннекшн шууд ингээл ирж ирсэн. Тэр үед би сайн байна уу гэж төрүүлж танихгүй ч байсан хүмүүстэй мэдлснээрээ ийм өрөөгөө гэж авч авсан гэж хэлэх гээд байгаа. Тэгээ хамт олонны харилцаа ямар байх вэ? Олон хүний дунд харилцахад, ажиллахад ямар байх уу те? Иймэрхүү ном хаануудыг олж авах хэрэгтэй. За тэгээ зөвхөн байгууллагаасаа илүүгээр мэдээж нөгөө гадагшаага байнга л хандсан шүү дээ. Өөр байгууллагуудтай очиж уулзсан. Тэгэхээр гадны байгууллагуудтай өөр бүлэг бас ийм сегменттэй харилцаж, ярилцаж сурна. Тэгээ телевизд байсан өрөө өгөөж бас их өндрөө. Өөр хийлээ зассан байна. Хүмүүстэй харилцаж сурсан байна. Гадны яс танилуудын коннекшнийг нэмсэн байна. Гэт өөр өгөөж их байгаа. Тэгэл телевизийн тоног төхөөрөмж, телевизийн нэвтрүүлэг контент ямар байх хэвээр, уран сайхны кино, уран сайхны нэвтрүүлэг, реклам ямар байх хэвээр, ямар алтан дүрэн бэдгийн эдгээр чинь шууд ингээл суралцж байгаа юм чинь. Мэдээж нөгөө их сургуулийн ширээн дээр суралцсан. Энд чинь практик чухал шүү дээ. Цаасаар үзээд байх өөр шууд өөрөө хийгээд тэр дүрсийг өөрөө камераар аваад тэгээ монтажны эвлүүлэг хийгээд дуу оруулалтыг хийгээ хөгжим ай шуум эвлүүлгийн найруулга энэ бүгдийг ингээд суралцаал явж байгаа. Суралцсан. Одоо ч гэсэн суралцаал байна л та. Тэгээд бас хэлмээр санагдсан юм аа. Баг цалинтай ч гэлтгүй. Ямар нэгэн байгуулагч байгууллагт заавал орж ажиллаач ингээд дэмий ингээд годомж мэтэглээл обом ажаал ингээд байлгүйгээр гоё ингээд энэ цаг хугацаагаа ямар нэгэн зүйлдээ гоё зарцуулж суралцаач. Хүн болгоноос сурах юм би, авах юм би те. Та нэг магадгүй хоёр хүнтэй байгууллагад орсон ч гэсэн гоё штэ. Тэр хоёр хүнийхээ чадварыг болоод тэр хоёр хүнээс суралцах авах юм маш их бий. Учираас голгүй, цалин голгүй, хүн голгүй гоё ажиллаарай. Ажиллаж байгаарай. Тэгэхгүй бол одоо Монголын жижиг дунд бизнес чинь дампуурлаа шүү гэж уриалж байна. За их гоё билээ. Ягаад би нэг саяын таны үг одоо нийлж байна гэхээр ямар ч хүн одоо дөнгөж нэг ажил дээр сургуулаад төгсөд ажил дээр гарна шүү дээ. Тэгэхээр ингээд байгууллагад ороод шууд 100% өөрөө ингээд нэг ажил яах юм би ингээд ганцаараа ингээд янз бүрийн юм хийгээд ингээд янз бүрийн коучуд амирх болсон ба шүү дээ. Ингээд явна гэвч байгууллагад орж ажилласнараа тухайн үеэлээд анхныхаа тэр нөө суур арга барил юмуудыг суулгаж байгаа учраас тодорхой хэмжээнд цалин багтааж хамаагүй ажилладаг тийм яг үнэхээр санал нэгж байна. Би бас ингэж цалингүй ч гэсэн 2-3 жил олон улсын байгууллагад ажиллаж исэн бохоггүй. Тэгээд ингээд эхний суур тавигдсан дараа нь би тэгвэл ингэж явах юм байна гэдэг юм уу да хийдэг шүү гэдэг дээр айгүй санал нэгж байна. Тэр нөгөө энийг яагаад хэлж байгаа гэхээр сүүлийн та анзаарсан бахт ингээд ажил хэрэггүй, хуруу уншуулах хэрэггүй, хэний дор ажиллах хэрэггүй гэдэг нэг юм мессеж жоох их яваад байгаа сонслоо. Үгүй тэгж болно. Тэгэхдээ эхлээд нэг суурьад авчих олон хүнтэй байгуулах ч юм уу зөв хүнтэй ч хамаагүй. Тэрийг бол таны яриан дээр би ингэ санал нэгдэж байна. Энд чинь бол нөгөө улс үндэстэн мохох шалтгаан том шалтгаан шүү дээ. Жижиг дунд бизнес чинь өөрөө тухайн улс орны тухайн бишээ Монголын эдийн засгийн ажиллах хүчний зам юм. 90 орчим хувийг зөвхөн жижиг дунд бизнесүүд эзэлдэг байхгүй юу. Тэгэхээр бид нэр жижиг дунд зинжигийнхэн ч юм уу те миллениал үеийнхэнтэй ажиллахгүй л гэж юм те. Эм чи өөрөө Монгол улс өөрөө үйлдвэрлэгч ямар нэгэн бизнес эрхлэгч жижиг дунд бизнесүүд үйлчлэгний газрууд үүд хаалгаа хаах таашлаад бид нар одоо сүүдүүдийг харагдаад байгаа гадны үйлчлэгээний байгууллагууд маш их орж ирж Монголд. Эднэр улам цэцэглэх юм боломжийг нэмэгдүүлээд байгаа учраас та бүхэн ямар ч ажлыг голгүй хийгээрэй гэж хүсэх байна. За ингээд та ингээд подкаст ер нь төгсөж чинь өөрийнхөө ингэж боддог те нэг хэлмээр санагдсан зүйлээ бас нэг бидэнд санаас болгож хэлээч. Монгол улс хөгжихгүй юу гэдэг дээр эмзэлж явдаг юм. Юу юм гэхлээр бид нэр захим орчинд ямар нэгэн контент хийх, ямар нэгэн пост оруулахад бид хүн өдөр болгон харж байгаа. Аль нэг хэрүүлийн доор, аль нэг юм хин нэг мяалсан, магтсан, хүн салсан, саринсан те хин нэг мяалсан, доромжсон иймэрхүү пост контентний дор бүрээс хэдэн мянгаар ороод ирж байна. Хүн болгон те энэ тийм чи зайлаа гэж бүр өмнөөс нь доор нь зүгээр л хямарт л хэрэлдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэд нар ингээд харахаар
нийтээрээ бид нэр боловсрох ёстой гэж юм шиг санагддаг тийм боловсрох ёстой. Бүгдээрээ гоё боловсрё. Боловсрохын тулд яах ёстой юм? Ажил хий, хамт олонтой бай. Үүргэвчээ өрөөд ирээн рүү ч хамаагүй гар. Тэнд юу болж байна? Хятадууд яаж байна? Тэ хамгийн ойрхон боломж ирээн штэ. Хойшоогоо улаануудын алтан булгийн хил гараад улаан ууд штэ. Гадныхын хүмүүсийн ингээд яаж ийн чинь үүргэвчээр гарал та. Нэг мөнгө хэрэггүй штэ тэ. Яаж хийж байгаа хүн болгодог л аахгүй. Тэгэл ирэх буцах зардаа зохицуулчих. Тэнд нэг хэд хонох нэг хоолныхоо мөнгийг зохицуулчих. Тэгэл хамгийн хямдхан өдрийн $5 буудалч хамаагүй буугаад гадны туршлагаас суралцаад гадны нийгэмшил донд ороод үзье. Тэгээ бүгдээ өөрснөө бас нийгэм даяараа гоё боловсрё. Юу ч болоогүй ахтал зүгээр нэг контент хараад би бол Чингисийн Баатар очиж байгаа шүү дээ. Би бол Чингисийн Баатар. Ерөөсөө шууд дэлдэж орж ирэл тэрнгүүр чинь хэрүүл бараг л тэр контентын комментуудыг ингээд үйл явдал гэж харах юм л тэнд чинь зүгээр буудалцаад галцаад би нэг хутгалцаа зодтолтой бүр наа чи ямар талтай юм болж байгаа байхгүй. Зүгээр нэг постны доор шүү дээ. Тэгэхээр бүгд нийтээр гоё боловсрыг стресс бухимдлаа жоох ингээд бүр хамгийн хоошоогоо сүулт тавья гэж хүсье. За өөр нь болчлоо. За ингээд саяхан ярианаас би бол ойлголоо ингээд те нийтээрээ жоохон ингээд ухаалаг байя боловсроо гэдэгтээ бол санал нэгдэж байна. Яагаад гэвэл нэг цаад учрыг олохгүйгээр шууд мухарлан дайрдаг зам бол хаасаагүй харагдаад байна. Тэрийг бас зочин маань гоё хэллээ. Тэгээд ер нь бол мөнх чаргал маань манай зочин маань хамтрагч тулгаатайгаа нийлээд одоо YouTube сувг нээж байгаа гэж байна. Тэгээ энэ үйл явдалд зориулаад нэмэр бол чадах нь үгүй би 7 сар сайхан хэвлэгдсэн YouTube задлан гэдэг номыг зочиндод дурсгая. Тийм арга техникүүдийг бүгдийг бичсэн байгаа. Тэгээ хэрэгүүл чадвал бас сайхан байна. Тэгэхээр таач бас өөр ингэсэн мэдлэг сайтай л юм те. Контентын тал дээр. Баярлалаа. Тэгээд дөнгөж бас YouTube нээж байгаа бид нар шиг хүмүүст бол манай кино задлан хийдэг YouTube-ийн маш олон сувгтай Эрдэнэбаатар найз маань ийм сайхан одоо өөрийнхөө олон жилийн туршлага ноу хау гэд бяцхан гой гарын авлага болгоод өгж байгаад маш их бэлгшээж байна. Тэгээд одоо өчигдөрхөн танаас 100,000 тий нөгөө Ремедиа чинь 100,000 болсон. Ремедиаг би бас үзэх дуртай. Яг тэгвэл энэ олон хэрэгтэй хэрэггүй мэдээлэл дунд боловсрлын тий нэг юмны учир начрыг олуулдаг, ойлгуулдаг ийм контентын сувг байдагт маш их баярлалаа. Энэ бас нэг Монголын одоо од мөн дээр байна. Ремедиа байна тий. Маш гоё сувгууд байгаа. Монголын гоё хэрүүл орвол зодон цохон улс төрөөс хол Монгол хүмүүсийг боловсралтай мэдлэгтэй байлгах юм гоё чанел одоо хөгжүүлж бид бүхэнд мэдлэг олгодог. Гялалаа гэдэг энэ дашрамд уулзсан да хэлье. За яасан их өндөр магтаал вэ. Хүлээн авлаа. Баярлалаа. Ерөөл Батар шиг гоё сайхан магтаал хэллээ. Тэгээд цаг гарган өнөөдрийн дугаарт оролцсон ирсэн Вэлиаг антлын гүйцэтгэх захирал мөнх чаргал одоо сошиал дээр та бүхний хардгаар бол гэг продюсер бас тулгаан энд гэг гэсэн пэйж байгаа. Энэгээр их контент өргөж байгаа. Ийм уран бүтээлч аж ахуй байгууллага авч явж байгаа хүн байна. Өнөөдөр оролцож бод тулгарж байгаа бэрхшээлүүд өөрийн тохиолдсон зүйлс тэндээс бидэнд хэрэгтэй санаас авах тохиолдлуудыг бидэнд ярьлаа. Ингээд маш их баярлалаа зөчөндөө цаг гаргаж хүрэлцэж ирсэнд. За баярлалаа. Сансуу подкастын энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Дараагийн дугаараа уулзцгаая.